Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү бичлэг очих өдрийн мэдээг хүргэе. Ингээд Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн солийн соодлогын Хүүмэн хаан дуужин улсын уралдааны сорилог 2-т Монгол ардын дуу 4 настай халуун дуу та бүхэндээ хүргэж байна. За дуугаа хүргэхээс өмнө нутаг орноосоо түрэн гарсан алдартныхаа талаар товчхон дурдъя гэж бодлоо. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн солийн соодлол нь Сайн Ноёнхан аймаг Үүзэн вангийн хошуу одоогийн Өвөр хангай аймгийн Зүүн Баялаг суманд 1927 онд төрсөн. Тэрээр түүний амьдралын явцыг бол өгүүлээд баршгүй байдаг. Тэрээр олон арван сайхан уран бүтээлүүдийг, дуунуудыг өөрийн өвгөц өвгөөс дуулалтаараа олон төргөж Монголын үндэсний уран сан болон дэлхийн өвд маш том хувьтай үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Түүний энэхүү гавьяа шагнал, түүний авьяас бэлгийг ард түмэн төр засаг олон удаа өндрөөр өмөлж гавьяа шагналуудаар шагнагдж байсан дээрээс Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн гэсэн хэрхэн үнэтэй цол тэмдгээр шагнасан байдаг. За миний аав Марганы Батөрч Өвөр хангай аймгийн Зүүн Баялаг сумын уугуул иргэн сайхан дууж боддог Монгол улсын тэргүүний уран санамжхан байсан. Аав маань нэгэн удаа өгүүлж өгсөн түүхтэй нутаг орноос минь түрэн гарсан солийн соодлол гээд алдартай сайхан дуучин уран бүтээлч хүн байсан. Тухайн үеийн хүүхэд залуучуудад энэ үгээр дуу хуураар хөглөгдөж өсөж хүмүүцээ гэж ярьдаг байсан. За ингээд Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн солийн цоодлын дуулсан Монгол ардын дуу 4 настай халуун дуу цоодлол байна. Өөрийнх нь дуулсан үг аялгаугаар дуулахыг хичээлээ. Ингээд та бүхэн дуугаа хүлээж авна уу? Дууны маань хөгжмийг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Отгон Баярх маань тоглосон байгаа.
Samagada Davenho Namocha Ere Mohode Ami Naheri Wabga Erredese Yumbi Namar Tarsan Tehitsegi Chiniko Namar Hoshunda Mahatat Paragvi Maha